Хай цэлиакитэй хүн байна. Гэж манд дэдэг. Тэгээд би сая гэрээ ажиг нөгөө нэг Дэнсийн биомаркет байдаг байхгүй юу? Гэж манд дэдэг хүмүүс мэдж байгаа. Тэрнлөө зүгээр нэг гамцтай юм снак идмэс надад тахаана. Одоо шахаад таасан ч бүр амар олон лангуун зүгээр глютенгүй хүнсээ дүүрэн байсан заяа бүр цэлиакитэй хүмүүсийн дэваа чинь ашигтай хүмүүс ч гэсэндээ. Тэгээ би явж байгаа яг азтай маа гэж тоо тэгээ нөгөө Монгол ээж ах чинь энэ жимс лууны юм нэг үгтэй айгу үлгэн байдаг ихэдэг эмэгтэйчүүдэд хэрэгтэй ялангуяа биднээс бас айгу хэрэгтэй зөндөө олон витамин спецүүд байдаг. Би энийг олж авсандаа баяртай. Тэгээд баярлж байгаа юм билүү самстай билүү гэдэг. Тэгээ шоколадтай гэдэг бас байсан. Тэгээд энэ хоёулаа боо өнгөтэй тэгээ самал гадаад байхгүй. Тэгээ би тэрийг авч чадаа энийг авч үзье гэж байна. Хөвчин дайсан тэгээд юм гоё. Хөвчнээс маш жоохон хөвчмээ. Тасалхааны дэмжлэг жоохон байлгачуул асчгүй яах. Тэгээд энэ тхигийн ласэ гэдэг манготой юм дээр шүү. Тэгээд болохоор гүзэлцэн бөөлцгэн жимстэй гээд байсан. Нэг амсч үзье гэж байна. Айгуу гоё амстай. Юу сүүсүн бүтээгдэхүүн болон ундааны талтай гэх юм бол яг ингэ заавал глютенгүй гэдэг юм тэмдэглээ байхгүй ч гэсэндээ ос найрлагыг уншаад үзэх юм бол одоо ос найрлагын дандаа ингээд юмнуудыг ингээд боолт тийм хараар тодруулаад бичсэн юмнууд дандаа үсгэж ашлтай хүмүүст анхааруулах гэж бичсэн байдаг. Энэ болохоор тэрэнд ос найрлагын дотор бичсэн юм зүгээс самар гэж байгаа байхгүй. Тэгэд ингээд бүх юм ингээд уншиж жагаад хамгийн сүүлд нь нөгөө нэг байх боломжтой ийм агуулгдсан баг хэмжээгээр агуулгдсан байх боломжтой гэдэг юмнууд байдаг. Тэр дандаа самар, глютен, лактоз юм уу тэднүүд байдаг. Тэгээ энэ дээр энийг харах юм бол энэ чинь самар болон пистаци самар тий тэгээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр бол биднээс бол аюулгүй гэсэн үг. Сүм бүтээгдэхүүн уух зүйл дээр бол тэгээд авчиж болно. Тэгээд энэ гурыг дээс нэмээд нөгөө нэг